Amen. Тэсмэхэ. За. Яа амар холын юмс ойртодтэй сайхан уйлрлаа. Тэртээ холын зүйлс ойрхон болох гэж бас ийм өдрүүд байдгийн байна. Яа илчлэлт намчдаа ямар холын харь гаргийн сансрын галактикийн байва. Хизээж тэр одод модд нь газар руугаа унаад шин тэнгэр шин газар заа нөгөө мунхаг хаан шиг маний үед тийм юм болохгүй байх гэж бүр ингэ төсөөлж боддог байлаа шүү дээ. Гэтэл илчлэлт нам хажууд маань иржээ. Миний үг чиний аманд байгаа мэт маш ойрхон байдаг гэдэг шиг түүний бурхны үг бидний зүрх сэтгэлд маш ойрхон бөгөөд маш ойлгомжтой, маш тодорхой, маш хүчтэй, маш эрчтэй, маш халуун. Тийм өдрүүдэд амьдарч байгаадаа үнэхээр талархаж байна бурхан эцэгтэй. Яг энэ 90-100-д төрүүлсэнд нь талархаж байна. Яг энэ цаг үед амьдарч байгаа хариуцлагынхаа төлөө, хувь тавилангийнхаа төлөө үнэхээр талархаж байна. Түүнд талархлаас өөр зүйл хамгийн түрүүнд зүрх сэтгэлд орж ирэхгүй байна. Амен. Тэгээд миний хувьд болохоор юмсыг ингээд өөрийн хүслээрээ биш. Өөрийнхөө ингээд санал санаачлагаараа биш тий. Бурхны санаачилснаар, бурхны ятгаснаар, бурхны зааснаар хүмүүстэйгээ харилцах. Тэр тусмаа итгэлийнхээ ахан дүүстэй харилцах, гэр бүлтэйгээ, бүр хүүхдүүдтэйгээ харилцахыг сурж явнаа. Сурж байна одоо цагт. Тий. Тэгээ юмыг үлдэхдээ сэтгэл хөдлөлөөр биш. Ингээд сэтгэл хөдлөлийг мэдэн штэ тий. Ингээд оволцоод ирээл штэ тэгмэр санагдал. Эсвэл ингээд тооцоо бодолттой биш. Хариу бариутай биш те. Яна тэр нэр надад зөндөх бэлэг хүснэ. Хариуд нэг юм өгөө. Энэ бол энэ бол дэлхийх юм. Бидний дэлхийтэй би бүү нийцгэсэн ш. Тийм биз дээ. Тийм гоё авъя л да, суръя л да. Бэлэг өгж байгаа нь гоё эн чин өгөх зүрх сэтгэлийг түүнд бурхан эцэг бий болгосон. Надад тэгвэл авах тэр зүрх сэтгэлийг ч гэсэн бий болгосон байна. Гоё авч сурж гээ. Бүгдээ ч авч суръя. Энд ямар ч тийм тооцоо тийм нэг бизнесийн ухаан болол байхгүй байгээ. Тэг яг ийм мэтчлэн амьдралын хэм маягуудын толгой доторх бодлын голдрлууд маань өөрчлөгдөж чөлөөлөгдөж байгаагийн төлөө бас талархаж байна. Энэ над дээр явагдаж байгаа юм чинь та бүгд дотор ч гэсэн байгаа гэж би итгэлтэй. Яг гэвэл бид нэг бурхантай, нэг сүнстэй, нэг нэгүүлсэл дор амьдардаг ахан дүүс байгаа. Тэ өөрийн хүслээр биш, дараа нь болохоор өөрийн хүчээр биш те. Өөрийн хүчээр ингээ гүрээж биш. Ариун сүнсний үгийнх нь нэгүүлслийнх нь хүчээр үйлдэж амьдрахыг сурж байна. Тий. Үйлдэл хийхэд миний хүчнээс дээгүүр хэрэг мэдэлтэй хүч байж би урагшилдаг. Өөрийнхөө надаас гарч байгаа хүчээр би нэг хэсэг явна мэдээж, нэг хэмжүүр дотор явна. Тэгээд тэр чинь хана штэ хансан уусмал шиг. Тэгэхээр одоо энэ өнөөдрийн өдрүүдэд бид нар хамтын хүчээр эсвэл өөрөөсөө дээд нэгний хүчээр мэрэгэн ухаанаар түүний үгийнх нь нэгүүлслийнх нь хүчээр үйлдэхэд тэнд ядралт, цөхрөлт, гомдолт, гоморхол, тунирхал ятаргаатай юм бэ гэх мэтийн үгс амнаас гарахгүй үйлдэгдэж байгааг мэдэрч байна. Тэгж амьдарч байна бас. Түүндээ бас талархаж байна. Үнэхээр хамгийн түрүүнд талархал орж ирдэг тийм өдрүүдээр бид нэр амьдарч байгаа юм байна. Амен. Мөн хамтын хүчээр үйлдэж амьдрахыг сурж байна. Одоо нөгөө илчлэлт ном маань тэр холын байлаа гэж хэлсэн шүү дээ. Гэтэл ямар ойртож тэр үнэхээр илчлэлт номыг бидний өнөөдрийн орчин үеийн үг хэллэгт Монгол те үгийн сонголтоор ямар гоё орчуулж өгч байгаа маас удаач настаа үнэхээр талархлыг энэ эндрээс хүргэж байна. Цуглааныхаа өмнөөс нийт бүр Монгол Христийн биеийн өмнөөс энэ том ажлыг хэлсний төлөө үнэхээр талархал өргөж байна.
Түүн шиг бидний нөгөө алс хол байсан бодлоод ч их ойртож байна. Нэг нь 1000-ыг зохиод хоёр нь 100000-ыг зохино гэдэг өгүүлбэрээ гэх юм уу? Одоо энийг би ч одоо тэнэг гинэн хонгор нялх байхта би чи ингээл нэг 1000 хүнд сайн мэдээ тараагаал. Тэгэл огтой нийлсэн чи 100000 хүнд сайн мэдээ тараагаал конференц хийгээл гэл ингээд энэ бор тархичин төсөөлдөг байсан байгаа байхгүй юу? Үнэн л хэлж байна. Тэгсэн чи одоо энэ амар ингээ ойрхон бодит. Зүгээр би ганцаараа байнш чимхэд нэг цаг зарцуулж байна. Би Эрдэнэ хүүтэйг хамт чимхэд 15 минут зарцуулж байна. Үгүй энэ чинь байгаа ахгүй юу? Тэгэнгүүт хүүтэй зааж штэ. Миний хөө нэг нь 1000-ыг зохиод хоёулаа нийлээ 100000-ыг зохино гэдэг чинь энэ ахгүй юу? Тэрнээс ингээд энэ чинь ингээд ийм ойрхон бөгөөд хоёулаа нийлээд 30 биш 30-аас ч илүү хугацааг тавьчилж тэр их хүчийг ингэж хэмнэж байгаа. Бурхны хүч ингэж ийм ойрхон амьдралд ингэж хэрэгждэг байхгүй юу гэж намайг хилүүлж яхтаа би тэнцэнээсээ өөрөө сурч шээ. Тэгэхээр ингээд ойлголтууд амар бодит. Амьдрал дээр ирсэн байгаа учраас үнэхээр бурхан эцэгтэй талархаж байна. Яг энэ цаг мөчид төрж амьдарч байгаагийнхаа хариуцлагыг бас улам мэдэрж байгаа байхгүй юу? Юуны төлд намайг 1974 онд төрүүлээд энд амьдруулад энэ үгсийг аманд минь хийж тархи минь ингэж өөрийнхөө бодлоор дүүргэж угааж цэгцэлж байгаагийнхын төлөө талархаж байна. Тэгээ үнэхээр өчигдөр бас офисоо бид нар нүүлэх гээд янзлахад тэнд 7 хүн 14 гар ажиллаа. Ямар хурдан ажиллава. Өмнө нь офис маань нүүжсэн гэхдээ долуулаа нүүлгэж байсангүй. Цаг улирал өөр болсны үнэхээр ингээд дэрэгдээс минь дотроос минь ингэж амтлуулж байгаагийнхын төлөө үнэхээр баяртай байна. Тэгээд бас яг одоо миний амьдралын зам дээр болж байгаа үйл явдлууд тэг надад байгаа зүйлс надад байхгүй зүйлс тэг сэтгэл хангалуун бүр сэтгэл хангалуун гэдэг маань бүр ингээд бүр максимум да бүр сэтгэлийн тэр амар амгалан баяр хөөр маань бүр дээд зэгтээ байж өдөр болгоныг өнгөрүүлж сурж байна. Тэгж амьдарч ингэж сурж байна. Өнөөдөр биднээс өчнөө зүйлс байна бас хүний амьдрал байх ёсгүй өчнөө зүйлс байхгүй байна. Тэр нь ямар өрөөлтэй вэ? Амен. Тэгээд эцэст миний ингээд амьдралын зам дээр болж байгаа тохиолдож байгаа үйл явдлууд миний л төлөө тавьсан байгаа бурхан эцэг. Би замаасаа гажаагүй би харанхуй зам руу яваагүй бол тэр миний төлөө л тавьсан байгаа. Би ахаал хэлий нөгөө гүйлтийн зам дээр уртын холын марафоны зам дээр тэр тамирчны дасгалжуулагч нь за 500 м-гүйд энэ 100 г усыг уугаарай. 750 м дээр гүйсний дараа чи энэ сот досыг уухгүй шүү. Амаа зайлаад асга. Гэх мэтчлэн зааврууд нь байдаг шиг бидний хаанчлалын зам дээр яг тийм зааврууд байгаа. Өнөөдөр надад юу тохиолдож байна? Тэр нь миний төлөө. Тэгж тэрвэрч авч амьдарч сурж байна. Тэгж сурснараа зүрх маань тайвширч зүрх маань уужиж томорж байгаагийн улмаас уучлж өнгөрөөж тэгэд хайрн цутгаж өдрүүд маань өнгөрж амьдарч байгаа. Тэгээд ариун сүнс үнэхээр тодорхой зааварчилгын төлөө үнэхээр талархаж байна. Тийм. Үйлс намн дээр маш тодорхой зааварчилдаг штэ хүн дагалдагч нарыгаа тэр шиг яг зарим тохиолдолд тийм тодорхой зааварчилгаа ирдэг. Түүнийхэн төлөө маш талархдаг. Амен. Тэгэд эцэст нь талархахаас өөр зүйлс хамгийн түрүүнд байхгүй нэ. Тэгэхээр бид нар эцэст нь энэ цаг үед төрөөд энэ үгсийг сонсож амьдарч байгаагийн маань хариуцлага, хувь тавилан гэж нөлөө гэж байх ёстой. Бид нар тэр зүйлсүүдийн хаанч талаар санаа тавьж амьдрах нь бидний хариуцлага. Хамгийн түрүүнд итгэлийн анхан дүүсээ бүр тийм ямар ч одоо завсаргүйгээр ямар ч зүү арах зайгүйгээр хайрлаж сурах ёстой бид нар.
сургуугаа ёстой биш үгээс хайрлаж байна ер нь. Тэг хайраас бүх зүйл эхлэн шүү дээ. Тэгээд энэ хайр маань загалмай хүчээр биднэрт ингэж өгөгдсөн байгаа штэ. Энэ хайр Есүс Христ загалмай дээр үнэхээр тийм үхээд 3 хоногийн дараа амьлаад тэр бүх нэг үлгэр мэт юмд бид нар итгэж амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Ангон эмэгтэйгээс бурхны хүү төрөөд гээд хүнд ярихаар чи ямар сонин домог шиг юм ярьдаг юм бэ л гэж хэлнэ. Гэтэл бидний хүч тэндээ байдаг аахгүй юу? Тийм ариун сүнс ангон майраас өөрийнхөө гимгүү ДНК-тай цусаар хүүхэд төрүүлсэн юм а. Чамд тэнэг сонсогж байгаа ч би энэнд итгэдэг хөө гэж бид нар одоо нөгөө улаан цайндаа гарна гэдэг шиг тэгж амьдрдгийн улмаас биднэрт загалмай хүч өгөгддөг байхгүй юу? Тэр итгэл тэр өгсөд бидний зүрхэнд бидний тархинд сэтгэл хөдлөлд яригдах тусмал бид нар ууж идэг. Хизээч тийм ээ би наата чи залт зөндөө сонссоо майрын тухай ямар ч их ярьдیں۔ Гэдгүү нэрээ тийм шүү гэж ингэж уух тусам биднэрт хүч тэр загалмай хүчийг бид нар ингэж шингээж парлан шиг ууж амьдарч идэг. Тэг түүний төлөө өдөр бүр үнэхээр талархаж тэр ишлэл нам дээр загалмай хүчийн төлөө ярихад үнэхээр загалмай тухай ярихад үнэхээр хоолой зангирч нүдэнд нулимс цэглэгэндэг. Тийм их хайр биднэрт цутгагддаг учраас. Тийм бишээсэн бол хээгүй байсан бол бид нар тэр таалга нам шиг, дэд хууль нам шиг ямар хэцүү амьдралаар амьдрах байсан бэ? Тэр Египтээс гаргаж авахтаа ямар гайхалтай 10 гайх юм шиг нүдэрээ үзээд ингээд чихээр сонсоод тэр хүний ингээд 5 м 6 м хөө байдаг бол бүгдэнд нь л мэдэгдэхээр бурхан үлдэж байгаа шүү дээ. Хинч тэнийг хараагүй биш, сонсоогүй биш, мэдрээгүй биш. Тэгсэн байхад тэр загалмай хүчийг амсаагүй зүрх гомдолж чадчихлаа аахгүй юу? Бүр Египтийн нутгийг бүр сүү балаар бэлгсэн газар гэж хэлж чадчих байгаа аахгүй юу? Чи муу намайг биднийг сүү балаар бэлгсэн газраас гаргаад цүлд авчраа хүлэх гэж байна. Яаж тэгж хэлж чадж яана гэмээр гэтэл тэр чулуун зүрх тэр гимгүү цуснд итгээгүй тарих толгой сүнс сэтгэл тэгж чадна. Өлхөн чадж байгаа. Тэгээд загалмайн ажил хийдэг бол бид нар яг тэгээл амьдарч байна. Тийм л амьдралын тойрогт байх бөгөөд ямар гачлантай ямар одоо мэдхгүй бүр үгээр илэрхийлэх арга байхгүй. Тийм учраас бид нар өдөр бүр загалмай хүчээр амьдардаг бөгөөд өдөр бүр загалмай хайраар цутгагдаж өдөр бүр загалмай турбогоор амьдардаг тийм өрөөлтэй хүмүүс юм аа. Үнэхээр үүний төлөө талархагч багтан талархна гэдэг үгч багдаж байна. Тэр бүгдээрээ бурхан эцэгтэй талархыг хүндлээ түүнийг магтъя. Хотын сүм өнөөдөр бурхан эцгийн өмнө ирж байна. Бид нар өдөр бүр таны өмнө ирдэг. Зөвхөн бүтэн сайнны энэ цагт ирдэг бишээ. Бурхан минь бид нар таны нэгүүлсэн ширээний өмнө амьдардаг. Таны үгээр төрсөн таны хаанчлыг мөрөн дээрээ тех хөвгүүд чинь билээ гэж бид нар өөрсдөө тодорхойлж таны өмнө ярьж байна аваа. Та өөрийн загалмай хүчийг биднэрт цутгаж, та өөрийн хайраараа биднийг та дэвтэж байдгийн төлөө бид нар өнөөдөр энд зогсож ярьж байгаа юм аава. Таны бүхий л үгийн нэгүүлслийн хүчийн төлөө талархаж байна. Таны өнөөдрийн бүхий л бодит байдлын илэрхийлэл, таны нууцудаа дэлгэж байгаа тэр бодит өдрүүдийн төлөө талархаж байна аава. Үнэхээр таны загалмай хүчийг бид нар магтан дуулж байна. Таны загалмай хүчийг илэрхийлэх үг багдаж байна. Таны загалмай хүч, таны загалмай ялалтаас өөр дээгүүрх зүйлс гэж энэ дэлхийд байхгүй юм аа. Бид нар таны загалмайд итгэж амьдардаг учраас энэ дэлхийх биш. Бид нар Тэнгэрлэг Иерусалимын ингээд бид нар Христтэй хамт Тэнгэрлэг газар суулгагдсан нэгнүүд юм аа. Бүхий сүнслэг өрөөгсөн нэгнүүд юм аа. Бид нар диаволгүй төвшөнд амьдардаг таны хөвгүүд юм аа гэж тунхаглаж байна аа. Бидний зүрхэнд юу байна? Таны хайр, таны уучлал, таны үгийн хүч, таны хоёр талдаа иртэй сэлэн байна аа.
өөрсдийнхөө хүчээр юу ч бүү үйлдэг. Өөрсдийнхөө хүчээр юу ч бүү хий. Өөрсдийнхөө хүчээр юу ч бүү өгөг аваа. Та зөвхөн бидний үнээр надад усбит бүрхэж таны алдар энэ дэлхийгээр дүүрч хэд бүхэн таныг багтаж өвдөг бүхэн таны өмнө зүрх цагийг бид тохиолдсон заалж байна аваа. Өнөөдөр бид таталцаж байна. Бидний өдрөөс айхгүй да. Өчигдөр та бидтэй хамт таны үг бидтэй хамт таны хайр бидтэй хамт байгаа. Бид юунаас айхгүй бөгөөд энэ өдрөөс бүх үйл явдал тийм ээ. Амен гэж харуулж байна. Халелуя. Бурхан эсрэг таны алдрыг багтаж байна. Таны зөвхөн хүчийг багтаж байна. Таны нэрийг багтаж байна. Халелуя. Халелуя. Энэ бүх талаас хүчтэй бид өөрсдийн агуу тэргүүн дахиж Мисисипи хэрэг дагуу агуу тэргүүн дахиж үнэхээр гимгүй нэтлэгцэн хорон мөрчөө Иудагийн аслан Есүс Христийн нэрээр залбирчаана. Амен. Халелуя. Таны хүндж, таныг биширч, биднээс хүлээж авч, сүнсэрж, бид нар сонсож, бид нар харж, биднээс хүлээж авч, танд талархаж, таны өгөөмөр таны нэгүүлсэнгүй таны ямар бясхан байгааг бид нар харж, таны тасралтгүй амийн усны урсгалыг бид нар бүр дотор нь бид нар явж байна. Халелуя. Хотын сүм таныг хүндэж байна. Үг бас сүнсний хүчлэг ажиллагаа энэ дулам эрчтэйгээр явагдах болтугай. Үг бас сүнсний хамтын ажиллагаа биднийг бүр авч явах болтугай. Бүр сэлж чаддаг байсан ч хамаагүй бүр сэлж чадхааргүй өргөн голоод биднийг аваад явах болтугай. Тэгээд далай руу цуцах болтугай. Далайг цэнгэг болгох болтугай. Халелуя. Зүрхнүүд бидний өмнө нээгдэх болтугай. Хотууд хаалгаа нээх болтугай. Үндэснүүд хаалгаа нээх болтугай. Хэл мэддэг хэл мэддэггүйгээс үл хамааран хүмүүс биднээс сэтгэлээ нээх болтугай. Гэрлийг харах нүднүүд нээгдэх болтугай. Амийн үгийг сонсох чихнүүд онгоох болтугай. Харин биднийг юу ч хоошингүй татдаг. Бидний хувийн амьдрал буу хоош татдаг. Бидний өвдөлт өвчнгүүд буу хоош татдаг. Өөршир санхүүгийн асуудлууд буу хоош татдаг. Бидний урагшаага чөлөөтэй та гүйлгэх болтугай. Юу ч бидний хөлнөөс буу ятдаг. Халелуя. Таунхэр биднийг маш хүчтэй бэлдэж байгаа бид нар өнөөдөр энэ газар тунхаглаж байна. Та биднийг бэлдэж байгаа. Тэгээд та бэлэн болоход 50 болно. Та харуах болно. Тэгээд таны хөвгүү, таны охтууд яг байгаа олоод онох болно. Халелуя. Бидний дотор хэрэггүй сум гэж байхгүй. Бидний дотор хэрэгцээгүй сум гэж байхгүй. Та бидний хүннийг бүрийг хурцсан. Та бидний хүннийг бүрийг саадагтаа нуусан. Тэгээ яг цаг нь ирэхэд та яг байгаа хараад та хэрэгтэй сумаа сугалж аваад та онцлох болно. Тэгээд онцлсон байгаа онох болно. Нурах болно, устдах болно. Халелуя. Хайртаа тандаа үнээр талархаж байна. Та хотын сүмийг үнээр стратегийн залбирлын өөр төвшөнд аваач болтугай. Бид нар зүгээр нэг амаараа хий хоосон агаар гаргадаг нэгнүүд биш. Гараараа хий агаар зогсож байгаа юм шиг зогсдогч нэгнүүд биш. Харин бүр учиртай, зоригтой, хараатай. Юу ярьж байгаагаа мэддэг. Сүнсний ертөнцид юу хөдлөж байгаагаа мэддэг. Өнний үгсээр бүр амаа хурцсан. Тэр нэгнүүд аж гарч ирж байна. Гарч ирэх болно ш, гарч ирж байна. Гараад ирцэн байна. Халелуя. Эцэг учраас бүх сүнсний ертөнцид чихгүн сонсож нүдгөө нь харах болтугай. Хайртаа та бас ариун сүнсээр бидний чихийг, бидний амыг тусалсанд баярлалаа. Бидний чих, бидний ам. Та бас бидэнд ойлголтыг өгөхийн тулд зүрхийг маань нээсэн учраас ариун сүнсээ тусгай тэнд ажилдаг учраас тань талархаж байна. Ариун сүнс танд мөргөж байна. Ариун сүнс таныг шүтэж байна. Үргэлжлүүлэн бидийг дагуулan авч яваач. Үргэлжлүүлэн газарчлаач. Замчилж та хөтлөөч. Ариун сүнс. Та
та үнэхээр итгэмжтэй. Та нэрэл амлалтаа сахидаг. Бид нар яаж ч явж исэн та биднийг яахаа мэддэг. Тийм учраас бид нар ямар ч айх аюул алга. Дөөрөхгүй би буруу явчихгүй гэж айх аюул алга. Яа тэгвэл та биднийг яахаа мэддэг юм аа. Хотын сүм бүхлээрээ таны моторт өөрсдөө тавьж өгч байна. Та хүснээ үлдэх болтугай. Та хүснээр нуглах болтугай. Та хүснээр биднийг цэвэршүүлэх болтугай. Тунгаах болтугай. Таны цэвэршүүлэгч гал бидний дунд итгэвтэйгээр дүрлцэн ассан хിവэрэ байх болтугай. Таны амийн ус биднийг угаах болтугай. Ариусгаж цэвэршүүлэн гаргаж ирэх болтугай аваа. Тэгээ бид нар энэ дэлхийн хаач явсан таны бэлэн хэрэглэхэд бэлэн тэр хүчрэхийг хурц сумнууд байх юм аа. Бүх алдар магтаалыг бид танд өргөж байна. Бүх алдар магтаал бүх хүндлэлийг танд өргөж байна. Бүх талархлаа танд өргөж байна. Эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. За, Филадельфийн сүм шууд орно. Филадельфийн сүм. За би та нарыг бас маш их шимтэн уншиж илүү их ойлголтын урсгал дотор яваахаа гэж найдаж байгаа. Джонатан Дэвид нэг удаа хэлжсэн нэг бишээ ер нь нэлээд хэдэн удаа. Ариун сүнс ажиллаж байгаагийн баталгаа бол номлогч ярьж хахад бурхан тань руу давхар номлолт юм а гэж. Бурхан давхар зааж өгдөг юм а гэж. Энэ бол яг ариун сүнсний урсгал ингэж чөлөөтэй. Ариун сүнсэнд ерөөсөө за сувда яриад дуусчихсаа би одоо тэрнлүүгээ ярих юмсан гэж тэгдэггүй. Тэр бүр онцгой өрмөцөөр бүр нэвчиж ингэж ярьдаг байгаа. За би одоо энэ Сардисийн сүм, за тэгэл Татирийн сүм, Пергам гэл Смирна гэл одоо эргүүлэл дахиж уншаад байгаа шүү дээ. Унших тоолонд яана энэ бас л нэг юм үлдсэн байж тээ гэж бодогдоод байгаа. Тэгтээ би ариун сүнсэнд итгэж байна. Ариун сүнс та нар л өргөжлүүлж ярина. Тэр ганцхан надтай явахтаасаа ярихгүй. Бүх хүн л ярьж байгаа. Тийм учраас би за ямар гоё та өргөжлүүл ярьж байгаа учраас би эдгэрийг өөртөө хүлээж авч байна гэд хүлээгээд авсан байгаа. Хэрвээ бид нар ухаж түнхэх юм бол зөндөө олон зүйлс гарч ирнэ. Тэгээ ерөөсө Библи ухаж түнхэхийн амт нь юундаа байдаг гэхээр намайг аваад яваад идэг байхгүй бүр ингээл доошоо яваад идэг гүн лүү яваад доошоо гэдэг нь тэр доошоо биш шүү, сайн доошоо шүү заяа. Гүн рүү биднийг дагуулсаар байдаг, өшөө илүү ойлгуулсаар байдаг. Тэгээд ойлголт бол ерөөсөө илчлэлтийн өв таалга гэж итгэдэг. Илчлэлтгүй бол хүн хаанч дотор удаа явж чадахгүй. Хүн илчлэлт хүлээж авахын тулд ойлголтоор бэлтгэгдсэн байдаг. Тийм учраас ойлголт хүнд маш чухал. Бид нар ойлгож байгаа юм бат итгэлтэйгээр бас эрх мэдэлтэйгээр бас дээр нь хүч чадалтайгаар тунх гэлдэг. Тэгэхээр яг тэгж тунх гэлж байгаа тунхгийн үгсүүд маань байгаа очоод шууд ондог. Тийм учраас бид нар эдгээр зүйлсүүдэд үнэхээр айгүй тийм ач холбогдолтой бас их хөдөлмөр зарж ингэж ажиллах хэрэгтэй гэж би боддог. Одоо Библи унших бол унших байхаа байсан шүү дээ. Харин одоо бүр хөдөлмөр би ажил гэж асуулмаар байна. Маш гайхалтай сайхан хөдөлмөр одоо миний хувьд бол үнэн намайг одоо жаргадаг гэх юм уу? Одоо хүн нэг дуртай ажиллаа хийхээр нэг жаргадаг тий. За нэг тиймэрхүү байсан. За эх 7 хоногийн биш бид нар одоо 4 сарын эхний бүтэн сая өдөр дахин амжилтын баярыг тэмдэглэх гэж байгаа. Тийм учраас би та нарыгаа бас энэ баярт бас баяртайгаар улам сайн бэлдээсэй гэж хүсэж байгаа. Тэр өдөр цөмөрө хамтдаа энэ цуглаад магтан, хүндэтгэн, талархан, түүний загалмай дээр хийсэн ажлыг түүний дахин амилсан гайхалтай амлалтыг цөмөрө зарландаа Хотын сүм үнэхээр энэ баярт бол үргэлж баяртайгаар бэлтгэгддэг байгаа. За Филадельфийн сүм. Филадельф дахь чуулганы тэнгэр элчид бичигтэн. Нээгт нь хинч хаахгүй, хаахт нь хинч нээхгүй. Давидын түлхүүрийг гартаа атгсан үнэн бөгөөд ариун нэгэн
ингэж хэлж байна. Би чиний үйлсийг мэднэ. Харагтун хинч хаажуулж чадах нээлттэй хаалгыг би чиний өмнө тавьсан. Юу гэвэл чиний хүч баг бөгөөд чи миний үгийг сахиж миний нэрийг үгүйсгээгүй билээ. Үг бүр нь үнэхээр чухал. Би хэлээд штэ. Бид нар ойлгосон зүйлээ тунхаглахад үнэхээр давхиж очоод байгаа оноо шүү. Үзэгтэн Иудэ биш атлаа өөрсдийгөө Иудэ хэмээн худал яригч сатаны синагогийн хүмүүсийг би ирүүлж хөлийн чинь өмнө бүхэлгэж би чамайг хайрлсан гэдгээ мэдүүлнэ. Миний дэвчээрийн үгийг чи сахисан учраас би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж байгаа тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очино. Хиндэж дитмээ алдахгүй тулд өөрт байгаагаа бат сах. Би ялагчийг өөрийн бурхны сүмдэх баг нь олгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр өөрийн бурхны нэрийг Тэнгэрээс миний бурхнаас бун ирэх шинэ Иерусалим буюу өөрийн бурхны хотын нэр өөрийн шинэ нэрээ бичнэ. Чуулгануудад сүнс юу айлддгийг чихтэй нэгнэн сонсогдсон гэж байна. Ариун ба үнэн нэгэн Есүс Христ. Түүний гарт Давидын түлхүүр байгаа. За Давид хаан. Түлхүүр байна. За хаалга онгойлгох нэ бид нар. Түлхүүр ээ гэж түлхүүртэд онгойлж байна тий. За онгойлцсон байхад хин ч хааж чадахгүй. Бид нар бас хаах юм байна түлхүүртэд. За тий хаацсан байхад хин ч нээхгүй юм байна. За тийм нэгэн ярьж байна. Чиний юу хийснийг би харж байна. Харин одоо миний юу хийснийг чи хараа. Би танд дэлгэрэнгүй орчуулга ярьж штэ. Одоо та нар уншиж байгаа штэ яг энэ илчлэлт номыг тэндээ чи яг ингэж хэлсэн маа. Чиний юу хийснийг би харж байна. Одоо цаг дээр те. Одоо чи миний юу хийснийг хар. Бид нар ингэж харахгүй бол аюултай байхгүй юу? Би чиний өмнө хинч хааж чадахгүй хаалгыг нээж өгсөн. Чи хүт нээж өгсөн гэж байна. За цөмөрийг ярьчаад дараад нь би нарийн одоо ойлголтуудыг ярмаар. Чи хүч чадлаар баг гэдгийг би мэднэ. Хүч чадлаа шүү, эрх мэдлэр биш шүү. Эрх мэдэл хүч чадал хоёр ч цогтаач явна. Яг энд болохоор хүч чадлын тухай яриад байгаа байхгүй. Чи тийм ч хүч чадлаар хүчрхэг биш гэдгийг чи би мэднэ. Миний үгийг сахихын тулд байдгаараа байгаа бүхнээрээ чи зүтгэсэн юм аа. Хүнд хэцүү цагт чи намайг ерөөсөө үгүйсгээгүй, надаас урваагүй. Чи миний үгийг халуун зүтгэлтэй, төвчээртэйгээр сахисан учраас би чамайг энэ дэлхий дээр эрэгтэй, эмэгтэй бүр хүүхдэд хүртэл хурж ирж байгаа тэр шалгуурын цагт би чамайг аюулаас хамгаалж ямар ч аюулгүй хамгаалагдсан, сахигдсан байхад чинь санаа тавих болно. Би очиж явна. Би замдаа гарсан. Би удахгүй очино. Хинч чиний анхаарлыг татаж, сарниулж, титмийг чинь хулгайлахгүй тулд байгаа бүхнээ сахиад тас зуур гэсэн маа. Одоо бидний гар дээр ирж байгаа бол илчлэлт ном ийм хэлбэрээр огтосоо биш. Ийм хэлбэрээр гарна гэж би үнэхээр итгэдэг. Эхлэлийг нь маа тавьсан байж болно. Гэтэ энэ хүчтэйгээр үргэлжлээд Библи болоод бүгдийг хүртэл болох ёстой. За, Филадельфийн сум Есүс тэдэнд өөрийгөө юу гэж таниулсан бэ гэхээр миний гарт Давидын түлхүүр байна гэсэн маа. Одоо цөмөр Матай номд ирчих. Матай номын алдартай 16 дугаар бүлэг. Есүс Христ Симоныг Петр олгоод тэнгэрт артлан одоо магтж байгаа ч их тааш юм дээ. Бурхан бол тэгж магтахгүй л дээ. Бурхан хараа. Энэ 16 дугаар бүлэг ер нь айгүй гайхалтай шүү дээ. Та нар дахиад уншиж үзээрэй. 16 дээр Матай 16 дээр Есүс дагалдагч нартайгаа одоо яг бүлгийн уулзалтаа хийж байгаа. Бүлгийн уулзалтыг ч аюул чухал заа юу. За тэгсэн чинь
Эхлээд ингээд одоо яриа болсон тий. Намайг хүмүүс ер нь хин гэж яриад байна гэдэг. Бүгдээрээ дагалдагч нар нь бид нар одоо энийг ойлгомоор байгаа хгүй. Ингээд Есүс яг олон түмтэй яриад ирсэн юм уу? Дагалдагч нартай ярьжсэн юм. Яг Петртэй ярьсан юм уу? Хинтэй нь ярьж ирсэн. Тэгэхгүй ингээд холиод ингээд ерөөсөө хинтэй ч хамаагүй Есүс юуны ч тухай яриад ирсэн мэтээр ингээд ойлгоод байгаа хгүй. Тэгээд хүний хүүг яг юу гэж байна гэсэн чи зарим баптизм хүртээх жоох юм байна. Яохын ч нас орсон байсан ш дахин амьсан гэж үзсэн. Зарим нь Илия иш үзүүлэгч хүрээд ирсэн юм байна. Зарим нь Иремья босоод ирсэн юм байна гэж ярьдгаа гэж. Эдгэрч бүгд нас орсон тий. Тэгэхэд Есүс харин та нар намайг хин гэж хэлэх вэ гэсэн Симон Петр та бол Христ амьд бурхны хүү юм а гэсэн. Есүс түүнд хариудна. Бариона Симона чи ерөөлтэй. Учир нь үүнийг чамд махцсан биш. Дэлгэрэнгүй Библиэлд юу гэж хэлсэн бэлэхээр чи энийг номноос сураагүй чи энийг багшаар заалгаагүй. Харин тэнгэр дэх миний эцэг чамд илчилсэн. Тэгээд ингэж хэлсэн баа. Би чамд хэлье. Чи бас Петр. Хад. Симон гэдэг нэрийг өөрчлөө Петр болгосон шүү дээ. Яг энэ хатан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэр тайлагдах болно гэлээ. Тэгээд тэр өөрийг нь Христ мөн гэдгийг хүнд ч хэлэх ёсгүй шав нартаа анхааруулсан. Петр түүнээс илчилт авахд Симон илчилт авахд Есүс түүнд үгжилсэн мэхэр чи намайг яг жинхнээсээ хэн болохыг Бурхан эцэг маань илчлээд мэдчихлээ. Одоо харин би чамд чи яг жинхнээсээ хэн болохыг чинь хэлж бий. Гэж байгаа аахгүй юу? Тэгэнгүүтээ чи бол Петр. Энэ хатан дээр би сүмээ барина гэсэн. Бид нар штэ одоо өөрийгөө таних гэж одоо энэ орчин үе чи их төөрж байна. Одоо хүн өөрийгөө тэгэл зарим нь ингээл одоо гэрээсээ дайжаад одоо ингээд энэ тентгийн улс орноор явж байна те. Та яагаад ингэж явдаг болцсон? Та яагаад ингэж одоо энэ тэнүүгээр яваад байгаа юм? Би өөрийгөө нэмэр байна. Би өөрийгөө олмоор биш тэгэл тэгдэг. Бид нар өөрийгөө олно гэдгийг Бурхан юу гэж боддгийг эндээс харах хэрэгтэй юм. Бурхан Петрт юу гэж хэлсэн бэ гэхээр чи миний яг жинхнээсээ хэн болохыг эцгийн илчлэлтийн дагуу танилаа. Одоо би чамд яг жинхнээсээ чи хэн болохыг чинь би чамд хэлж өгье. Чи бол Петр гэсэн байхгүй юу? Ерөөсөө түүнд чи яг жинхнээсээ хаяа худлаа ярьцдаг. Чи яг жинхнээсээ жоохон дутагдлахтэй. Яг гэж тэр ерөөс тэгэхээр Бурхан намайг жинхнээсээ хэн болохыг мэддэг байх нь тэр мэдлэл бидэнд аягүй чухал. Тэгвэл өнөөдөр Христэд итгэгч бид нарыг юу ингэж одоо их одоо хоошин татаад байгаа юм. Өөрийнхөө тухай мэддэг гэдэг тэр их мэдлэгч нь аахгүй юу? Би тийм орчинд өссөн юм. Би тэгэхээр одоо тийм юм. Би одоо би ч гэсэн бүр үнэхээр тэгж аяг өөрийнхөө олж авсан мэдлэг дотор маш их төөрдөг. Харин би Бурхан руу очиход тэр надад жинхнээсээ хэн болохыг илчлээ зогсохгүй. Харин чи бол миний хувьд яг энэ юм а гэд хэлээд өчөж байгаа байхгүй. Есүс Симонд юу гэж хэлсэн мэхэр чи бол Симон биш чи яг жинхнээсээ бол Петр байхгүй. Өөрөөр хэлбэл чи хад юм. Яг чам шиг эцгээс Есүс Христийн илчлэлийг авсан нэгнүүдийг цуглуулад би Христ гэдэг хатан дээр өөрийнхөө чуулганыг барьж байгуулах болно. Тэгээд энэ чуулган яг тэр түлхүүрийг авна гэсэн байна. Хаанчлалын түлхүүрийг авна. Өөрөөр хэлэх юм бол одоогийн байдлаар бол бид нар хэлдэг таны хаан тус энэ газарт ирэх болтугай. Таны хүсэл тэнгэрчгээ энэ газарт биелэх болтугай. Өнөөдөр бид нар Бурхны хаанчлал энэ газар 100% илэрхийлэгдээд бүр бүгдээрээ Христийн нэрэнд өвдөгсөгдсөн байгааг хараагүй байна. Тийм биз? Бид нар тэрийг хараагүй. Бид нар харах болно. Харин түлхүүрийг бидэнд өгчөж байгаа байхгүй. Та нар нээх ёстой бүх хаалгуудыг би нээж өгөх болон түлхүүр. Та нар англи хэлийг унших бол та нар газар дэлхий дээр юу ёс бус байна? Юу ёрын байна? Энийг үгүй ажиллахгүй гэж хэлэхэд дээр тэнгэрт үгүй ажиллахгүй гинэ.
Энэ чинь биднэрт бүр маш их биднийг сүнсний ертөнцид чөлөөтэй ордог болгочихж байна л да. Түлхүүр. Гэтэ тэр хин төгсөн бэ гэдэг чинь чухал байгаа даахгүй. Петр яг ингэж хэлэхэд сая Есүс би өглөө. Одоо ол өгч болж байна. Яг чи илчлэлтийг авсан учраас чи энэ түлхүүрийг бариад өөрийнхөө зорилгын төлөө ч юм уу өөр ямар нэгэн зүйлийн төлөө ашиглаад явахгүй ч яг ийм хүмүүс миний энэ түлхүүрийг хатгах юм байна. Тэнгүүтээ Матай номын 18 дугаар бүлэг дээр Есүс Христ юу хэлсэн бэ гэхээр та нар ерөөсөө 2-3 нийлээд миний нэр дээр залбирах юм бол санаа нийлээд миний нэр дээр залбирах юм бол энэ чинь зүгээр л нэг асуудал дээр санаа нийлсэн хүний тухай яриаггүй. Энэ чинь бүр хамтдаа алхсан. Бүр нэг юм тээсэн бүр ялангуяа энэ хаанчлалын зүйл дээр бүр үнэхээр бүрэн санаа нийлдэг. Санаа нийлдэг гэхээр бид нар яг нэг юм сааргантай нааза чи юм юмтай болмоор байна. Тийм би чамтай санаа нийл. За хоёулаа нийлээ залбирчий. Ерөөсөө тэр биш байхгүй юу? Гэхдээ тэгвэл итгэдэг хүмүүс ч залбирч болох нэ. Хоёулаа цалингаа нэмүүл. Би санаа нийлж нэрээ марцснаас Библи дээр юм байт юм байлээ гэж залбирх нь шүү дээ. Үгүй. Энд чинь бүр тэгж ярих юм бол би бинийгээ бүрэн хүлээн зөвшөөрлийн тухай ярьж байгаа юм. Би бинийгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн, бүрэн итгэсэн, найдсан. За бүр итгэлийн маань алдсан ч би найзгаа уучлана гэж бүр мэддэг. Тэгтлээ алхсан, тэгтлээ хүчээ нийлүүлсэн. Отгоо дөрөв хэллээ ш. Энд чи хүчээ зангидах тухай байхгүй, хүчээ нийлүүлэх тухай. Нэрэл нэг хүн ямар хүчтэй вэ? 2 хүн нийлэхэд хүч нь хэд дахин үржих вэ? Хүч нийлэх тухай яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр Есүс Христ энийг хэлэхдээ сүмийг ч хамруулсан, 2 хүнийг ч хамруулсан, Петрийг ч хамруулсан. Энэ түлхүүрийг. Тэгээ Филадельфийн сүмд хэлж байгаа. Энэ түлхүүрийг би чамд өгч байна. Би чамд ер нь бол нээгээд өгцөө. Нээлттэй байгаа. Биднэрт түлхүүрч өөрөө ирэх мэдэн шүү дээ. Давидын түлхүүр гэж яагаад яриад байгаа юм бол тоо? Яагаад гэвэл Давид бол Израильд зөвхөн хаанчлалыг эхлүүлсэн анхны хаан байсан. Есүс хэлсэн Давидд бүр амласан, Бурхан Давидд бүр амласан. Чиний хаан суудалд суух хүн юус дутхгүй, алга болохгүй. 22 Юдагийн 22 хаадаас 8 л зөвхт байсан. 14 нь ёрын байсан. Туйлын ёрын байсан. Тэгсэн ч Бурхан Давидд амласан учраас яаж иж байгаа хаадыг нь гаргаж ирээлсэн. Явсаар байгаа жинхэнэ хаан гарч ирсэн. Тэр бол Есүс Христ байсан. Тийм учраас Давид бол зүгээр л нэг хаадуудын дунд байсан хаан огтоосоо биш. Тэр бол манлайлагч байсан. Тэр бол бүр төрүүлэн алхагч байсан. Тэр бүр замыг гаргагч байсан. Хаан гэдэг утгаараа ч тэр, тахилч гэдэг утгаараа ч тэр, зүгээр Бурхны хүүхэд гэдэг утгаараа ч тэр Бурхны зүрхийг мүшигдэг байсан. Тийм учраас Бурхан түүхийн туршид Давидын амьдрал дээр ч гэсэндээ Давид ямар байхаас үл хамааран, дараа хаад нь ямар байснаас үл хамааран Бурхан өөрийнхөө мөхшгүй хааныг төрүүлж чадсан л ахгүй юу? Тэр Христ Филадельфийн сүмд өөрийгөө танилцуулж би нээсэн шүү, одоо хаагдахгүй. Харин чи ямар хаалгыг онгоолгоод орж ийн, тэр хаалга чинь нээгдэх болон дахиж хинж хаахгүй. Энэ бидний зүрх сэтгэлийн дотоодын асуудалтай ч туйлын холбоотой. Бас өөр хүмүүсийн зүрх сэтгэлийг нээж хаахтай ч шууд холбоотой. Бид нар хэрэг Бурхны өмнө суугаад Бурхан минь ээ, яг үндэ бол жишээлбэл бид нар хин нэгний төлөө залбирж байхад надад бол түлхүүр байгаа аахгүй юу? Байх гад байгаа юм биш. Байгаа гэж шүү дээ энэ чи. Та одоо өөрийгөө тэгж итгэдэг л бол. Надад тэр түлхүүр байгаа. Хүний зүрх рүү хийгээд эргүүлэх түлхүүр байгаа. Гэхдээ тэр биднэрт чинь нэг мэрэгэн ухаан хэрэгтэй байдаг аахгүй юу? Бид нар зүгээр л түлхүүр байна ял түлхүүр хаалга болгоныг тачигнуулаад ингээ гүгээд байх ёсгүй юм. Бид нар айгүй бол буруу хаалганд хийж ингэж харж чадмаараа ингэж Есүсийн нэрээр онгоо гэж хугатайч шүү дээ түлхүүрийг. Тэгэхээр бид нар түлхүүр надад байгаа гэдэгт итгэх ёстой. Зүгээр л бид нар үнэхээр тэрийг хийгээд яг тэр зүрхэндээ хийгээд
зөв эргүүлдэг баймаар байна. Ухаан хэрэгтэй байна бид нарт. Хүний чинь ухаан биш. Яагаад гэвэл биднэрт өгсөн нь байшингийн түлхүүр биш шүү дээ. Биднэрт өгсөн нь тэнгэрлэг эрх мэдэл. Тэр тэнгэрлэг эрх мэдлээр бид нар хүмүүсийн зүрхэн дээр очиж за чи одоо там дунах гэдэг нь одоо чи авраг тэгээд муухрлаа зүтгээд ээж болохгүй байхгүй юу? Зарим хүнд бол энэ түлхүүр таарах байх. Зарим хүнд бол таарахгүй. Тэр хүн болгон өөр. Хотууд биднэрт ерөөсө сүнсний ертөнцид юм нэгтчлээ л гэж ойлгох хэрэгтэй. Тэнд чи хүний зүрхнээс ахуулаад том хотууд, том бүс нутгууд, том твүүд орж ирнэ. Асын хязгаарын арлын улсууд ч орж ирнэ. Бяцхан арлууд ч орж ирнэ. Арал улсууд ч орж ирнэ. Ватикан ч орж ирнэ. Биднэрт нэгдэхгүй байх ямар ч бүс нутгийг тэр үлдээгээгүй. Тийм учраас бид нар хаашаа л алхаж орно. Бид нар тэрийг эзэлж авч чадна. Бид нар тэнд тэр газарт бурханлаг зүйлсийг бид нар эзлэх гээд байгаа юм шиг. Бурханлаг юмсыг бид нар тийшээ нэвтрүүлэн оруулж чадна. Сая Чинзо маань ярьжсэн. Зүуд учраа би ярьчихгүй. За. Гинтхэн өөрөөс нь асуу. Зүудлсэн гинэ Чинзо. Тэгээд Швед улсаас бүр ингээд гуйгаад ингэж байгаа. Монголчуудаа та нар биднийг авраач. Та нар биднийг хамгаалаач. Бүр ингээ хил хязгаартай маань. Гэж бүр уйжсэн гэж. Үйс наман дээр гардаг штэ тийм ээ. Паулыг илүү Петрийг илүү бид нар дээр ирж туслаач гэ. Петрик шиг санаж байна. Ирж туслаач гэж зүудэнд нь үзэгдээ тэгээд тэр явсан гэдэг. Тэгэхээр бурхан би үнэхээр итгэж байна. Би бол итгэж байна үнэхээр. Та нарыг бас итгэесэй гэж ятгаж байна. Бид нар түлхүүр бол байгаа ш. Ганцхан одоо бид нар энийг бат итгэлтэй бариад бурхан бидэнд тааруулж өгж байгаа, хэлж өгж байгаа, замчилж газарчилж байгаа тэр газрууд руу, тэр хүмүүс рүү энэ чинь ажлын газар чинь хүртэл орно. Бүх юм ч орно. Гэр бүл чинь орно. Бид нар энэ толгооныхоо элдв кодуудыг одоо бид нар эхлээд өөрсдөө дотроо тайлах хэрэгтэй байхгүй юу? Дотроосоо тайлах хэрэгтэй. Би угаасаа энэ одоо ингээ манай эхнэр манай нөхөр итгэдэггүй юм ч одоо энтэй юу ч яриад нэмэргүй. Би ерөөсөө юу ч ярьдаггүй шүү дээ. Ингээ бүр энэ дотроо ингээ кодлцсон бүр. Гэхдээ та ярихгүй бол одоо хин ярих юм? Өөр айлын итгэдэг эхнэр очицоо нөхөртэй чи яриа сууж байгаа маш эсвэл очицсон эхнэртэй чи яриа сууж байгаа. Хин ярихын тэнд чинь юу юм? Хинтээ амьдраад байгаа нэг дээвэр доор. Тэгэл би ярьдгүй шүү. Би ажлынхаа газрыханд хэлдэггүй шүү. Гэхдээ тэгээд эн чинь бүр хараа. Юусе миний хувьд боломжгүйгээ хэлчихэж шүү. Ямар ч тийм онгоох нэг юм надад бол байхгүй. Би бүр хаалттай тэнгэрийн дор байтугай хаалттай зүрхэн дотор амьдарч байна. Тархитлах хамаг юм хаалттай ерөөсөө. Тэгэхээр бид нар нээлттэй тэнгэрийн дор амьдарч байгаа бол нээлттэй энэ тархитлагоо. Нээлттэй энэ бодос санаагаа. Энийг хачин өмхирсэн, илжирсэн те. Би чадахгүй. Би угаасаа би ямар тань шиг ярих вэ штэ. Миштэйгээ болио л та цөмөрөө. Хонсон хоол штэ юм чинь. Тэр угаасаа хонсон хоолны тухай ярина. Нээс юм бол нээл та цөмөрөө өөрсдөө эхлээд түүн рүү нээл та. Тийм байж тээ та өгсөн байж тээ. Одоо таадгүй би тэгвэл айх хэрэггүй юм байна те. Тийштэй наадах ч би зөндөө яриад байгаа. За тэгвэл би энийг аваад яа. Одоо би ерөөсөө айхгүй. Одоо би ерөөсөө энэ намайг ойлгохгүй. Түлхүүрээр ч хаалганыхаа өмнө хурж ирэл энэ одоо онгооддаг болов. Яг хаана үйлдвэрлэсэн түлхүүр юм болоо. Хаалганых нь гол нь юу юм болоо. Бараг хажуудах хүн чи зүгээр л хийгээд эргүүлээч. Эргүүлээ болохгүй байна тэмүүд боллоо. За энэ талаар бол яриад нэмэргүй байна. За тэгвэл ямар аль талаас нь эхлээд ярих вэ? Аль талаас нь яриул энэ хүнтэй над руу харах нь үү те. Гэхдээ юмд ч бас нэг учир байна да тийм биз дээ. Зүгийн шиг тавих гэж оролцоо. Би бол эзэн Есүс Христэд итгэдэг байгаа юм. Тэгэхээр одоо би ч юм бол одоо хаанчлан итгэж гэж байгаа. Тэгээд бас итгэж болгон адил биш ээ. Тэгээд итгэж нар чинь дотор олон янз нөө хүн чинь за бүр алаа ичтэй байна ерөөс. Энд чинь ерөөс түлхүүр авахгүй заа юу. Зүгээр айлын хаалгыг очиж гутлаараач нэг өшөглөө, гараараач нэг болохгүй болох нь түплээс углаад балбаалаагаа хүнтэй яг адилхан байгаа байхгүй юу. Тэг хүн гарч ирээ юу гэх үү? Сайн байна уу? Та ороорой гэх үү? Цагтаа дуудаж шууд. Мэдрэл мотой хүнийг аваа яваач манай хаалгыг эвдэллээ гэ.
Нээлттэй Тэнгэрийн өдрүүдэд бид нэр үнэхээр эхлээд өөрсдөө нээж өгөх ёстой. Бидний дотор хаалттай зүйлүүд маш их байгаа. Бас бидний дотор хаах ёстой зүйлж маш их байгаа гэж хэлмээр байна. Хамгийн зүйлсүүд бидний дотор шинжтэй зүйлсүүдэд бид нэр үнэхээр хаалтаа барьж сурах ёстой, хааж сурах ёстой. Тийм учраас энэ сүмд Есүс Христ бүр маш хүчрхэг эрх мэдлийг өгж байгаа юм. Тэгсэн мөртлөө чи бол тийм ч хүчтэй биш гэдгийг би мэднэ гэж. Тэгэхээр эрх мэдлээс энэ өөр хүчний тухай яриад байна гэж би хэлээд байгаа юм. Тийм хүчтэй биш гэдэг чи би мэднэ. Хүчтэй биш гэдэг чинь чи ялагж ирсэн байж таараа хүмүүст. Тийм хүчтэй биш гэдэг биш гэсэн юм чинь янз бүрийн талбар дээр үнэхээр хүч нь хүрэхгүй байсан байж таараа. Бүх тал дээр хүч хомсдсон байж таараа. Хүч нь хүрэхгүй байсан байж таараа. Гэтэл бурхан юу гэж хэлсэн бэхээр эрх мэдэл байгаа шүү дээ. Би чиний юу хийснийг харлаа. Одоо чи миний юу хийснийг хараач. Чи хүч багч гэсэн би чамд түлхүүр өгч шүү дээ. Тэр хаалгыг онгойлоход 2 метр хүн хэрэггүй үстэй. Түлхүүр яхад хүнтэй ярилцах заавал та ингээл амар бакмак байх шаардлагагүй шүү дээ. Эсвэл та Христ Есүсийг төлөөлөд газар нутаг руу ороход та ингээл амар мундаг байх албагүй ш. Тийм л учраас Израильчууд унсан байхгүй юу? Хөөе бид нар царцаа юм байна. Тэд нар өөрсдийгөө хүчгүй гэж харсан. Харин ямар эрх мэдэлтэй юм бэ гэж хараагүй. Гэвч бурхан тэднийг та нарт эрх мэдэл байна. Та нар эрх мэдлээр энэ газрыг байлдан дагуулах болно. Яг л би өмнө чинь явж байна. Би ард чинь явж байна. Хүч багтай гэдгийг чи би мэдэж байна. Тийм учраас чи энэ түлхүүрийг аваа. Энэ түлхүүрээр чи хаалгуудыг онгоол, энэ түлхүүрээр чи бас хаалгуудыг хаа. Дахиж хизээж орохооргүй болтолно. Гомдлыг, хорслыг, ичгүүрийг урвалтыг дахиж бидний амьдрал руу орохгүй болтолно хаа. Эрх мэдэлтэйгээр хаа. Амен. Тийм л учраас хүмүүс гэр орноо ингэж хамгаалах хэрэгтэй. Хүн яг үгүй хамгаалтын систем тавиал юм дуурдаг бүх юма тавиалаас үүдэндээ тэр хамгаалалттай газар очиж амьдрий. Гэхдээ тэр мэрий чи үл харгалзаад орж ирдэг юмс гэж байна шүү дээ. Тэрийг бид нар хааж сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Би Есүс Христийн нэрээр дахиж миний амьдрал дээр ядуурл орж ирэх ёсгүй. Гүйцээ би хаалгыг хааж байна. Хангалттай. Энэ үндэстэн дахиж хизээж өрөнд бариулсан ийм үндэстэн байхгүй. Би хаалгыг хааж Есүс Христийн нэрээр гүйцээ. Бид нар хаах ёстой зүйлсүүдийг хаах ёстой. Бид нар зөвхөн нээхэн чухал биш, хаах нь ч бас чухал байх ёстой. Дахиж энэ удам дээр, дахиж энэ гэр бүл дээр архидсан, донцсон, архины хүчтэй хамааралтай эсвэл наснаасаа өмнө амиа хорлдог ийм зүйлсүүд би хаалгыг хааж байна Есүс Христийн нэрээр. Дахиж хизээч нэгдэхгүй. Та ингээд ёрын хаах ёстой зүйлсийг хаачаасаа гэж тэнгэр хүлээгээд байна штэ. Нээлттэй юм чинь. Хааж байна. Тэнгэр ч гэсэн яг хааж байгаа байхгүй юу? Бид нар энэ бүр үнэхээр энийг бид нар авах ёстой. Энд миний хүч тийхээ миний сүнслэг байдал баг өчүүхэн жижигхэн байж болно. Бурхан зөвшөөрж чи. Бурхан амар их хүчийг ер нь айлчсан байсан амар их хүчийг шаарддаг байхгүй. Өөртөө хамт амьдрахыг л тэр хүсээд байсан бүх сүмүүдээс. Тийм учраас би чиний хүч багтайг мэднэ. Ганцхан чиний өмнө би хаалгыг нээгээд одоо би чиний гарт түлхүүрийг атгуулсан гэдгийг чи ерөөсөө мартаж болохгүй. Чи тийм учраас хаах ёстой хаалгуудыг нээх ёстой хаалгуудыг нээ. Энэ чинь яг хаанчлалыг хүчтэйгээр тэлж эхлэх болно. Энэ чинь хаанчлалын түлхүүр байгаа байхгүй юу? Тэгээд цааш нь хэлсэн чи миний үгийг сахихын тулд туйлын төвчээртэй байсан. Чи миний үгийг сахихын тулд хизээч бууж өгөөгүй. Чи байгаа бүх хүч чи өөрийгөө бүр би өчүүхэн шүү дээ, би хүчгүй шүү дээ ч гэж бодоогүй гэж байгаа юм. Филадельфийн сүм бол бүр надад хамгийн их гайхалтай санагдаад байгаа юм болохоор бурхан эрх мэдлээ өгсөн газарт ямар
тэр сүмийн хүчтэй амар хүчрхэг байна уу? Яасан ийсэн байна? Тэрнээс үл хамааран ажиллаж байгааг бид нар харж байгаа. Бидний хүчин мөхс байдал дотор түүний эрх мэдэл бүрэн гүйцэд болж байгаа байхгүй юу? Энд бас ингэж хэлсэн байлаа. Чи миний үгийг халуун зүтгэлтэйгээр төвчээртэйгээр сахисан гэж. Энэ ямар чухал вэ? Бид нар хэрэг Есүс Христийн нэг сургаалт зөвлөлийг одоо сануул ингээд зарц нартаа нөгөө мөнгө үлдээгээд явдаг штэ. Тэгээд ингээд зарим нь үржүүл. А нэг нь болохоор бүр боли бурхан яста. Өгсөн юм заавал авдаг гэд бодоод газар болцсон байдаг. Харин энд юу гэж хэлсэн бэ гэхээр чи халуун зүтгэлтэйгээр миний үгийг сахисимаа гэж байгаа. Энэ чинь бүр одоо хүн чинь бурхны үгийг сахисан байхын тулд халуун зүтгэл гарсан байх хэрэгтэй. Түүнээс зүгээр л чимээг үл байж шээ. Гай болохгүй хэсэг. Гэс суужсэн хэрэг ерөөсөө биш байхгүй. Маш их төвчээртэйгээр гэдэг чинь хүч багтай. Гэтэл маш их хүчинд автаж байсан байж таараа тийм ээ. Давид бүр энэ тухай яг дуусан байгаа. Бүх дэлхий миний эсрэг болсон ч би хизээч танаас урахгүй. Энэ ч одоо тэр Давидын ганцаараа байна уу, хідүүлээ бай. Тэр их зүтгэл, тэр их одоо шатаж байгаа тэр нэг одоо юу гэх юм те одоо тийм. Одоо зүтгэлэл гээ да. Тэгээ тэр их төвчээр бид тэр анх үйлчилж байсан сүмээсээ гарч хахад юу ч ойлгодгүй байсан. Би тэр үед би бүр өөрийгөө ч зэмлээлсдэггүй чи сувтаа зүгээр бусдтай адилхан байж л та би чамаас гуй зүгээр бусдын ярьсныг яриад тэгэл зүгээр л тэгэл яваач та ямар ядраатай юм би чи чинь одоо өөрийгөө ятгаад бараг үлдээ би. Тэгээ одоо би зүгээр харж хахад нэрэл надад нэг л тийм зүтгэл байсан. Би нэрэл би түүний үгээр, түүний сүнсээр энэ газар амьдардаг байгаасаа л гэж би хүссэн. Түүнээс надад хувь хүмүүстэй хинтэнч дайсагнах юу ч байгаагүй. Надад бид хоёрт хүмүүс үнэхээр сайн ханддаг байсан. Тэгэхээр бид нар түүний үгийг сахихын тулд биднээс хичээл зүтгэл заавал шаардлагатай юм аа. Хэрвээ чи тэгэх юм бол чи тэгж сахисан учраас би чамайг дэлхий дээр удахгүй ирэх шалгуурын цаг гэж байгаа. Эрэгтэй хүн бүр эмэгтэй хүн бүр хүүхэд хүртэл тэр шалгуурын цагаар орно. Зовлонгийн цагаар орно. Харин би энэ Монгол Библийг уншиж байгаад юу гэж ойлгосон бэ гэхээр тэр цагаас намайг аврах юм байна гэж ойлгосон байхгүй. Гэтэл үгүй. Тэр цаг ирэхэд би чамайг аюулгүй ойлгож чадна л гэсэн. Аюулгүй ойлгож чадна. Би чиний бүх даатгалч байж чадна. Амь насны чинь даатгал байна. Эрүүл мэндийн чинь даатгал байна. Би чиний гэр бүлийн даатгал байна. Би чиний аян замын даатгал байна. Бүх төрлийн даатгалыг чинь би хариуцсан. Гүйцээ. Яа тэгэл чи миний үгийг сахисан учраас. Ямар амар вэ? Тэгээд хэлсэн ба. Чиний анхаарлыг сарниулах гэж оролдоно угаасаа. Хэрв чиний анхаарлыг сарниулах гэж оролдож байхад чи алдах юм бол одоо би энэ бэлдсэн өгүүлбэрээс нь эсрэг утгаар нь ярьж байна л. Титэмч нь алдагдана. Бага бүхнээ алдна. Тийм учраас чи титмээ алдахгүй тулд бага бүхнээ сах тас зур зүгээр нүдэ айнаар тас зур ерөөсөө юу ч болж исэн ерөөсөө анхаарлаа бүү сарниулаа л гэсэн үг. Энэ хараа чи тийм ч хүчрхэг биш гэдгийг би мэднэ гэдэг сүмдээ яриад байгаа байхгүй юу? Тас зур хүч бол чамд байгаа шүү. Сахих хүч бол байгаа шүү. Тийм учраас чи сах, хадгал, хамгаал одоо бүр хардан байж хамгаалаа гэж. За. Энэ дотроос би бас үнэхээр зуурсан, сахисан, сахихыг хүссэн олон зүйлийг олсон байгаа. Одоо зөвмөрөө Лаудик сүм рүү очиж. Мэдээж та нар уншиж зөндөө юм л ойлгох хаа. Лаудик. За, Лаудик сүмгингүүт одоо ер нь бараг л бүү үзэг энийг л надаас хол ойлгоорой. Ингэж л балархгүй юм шүү гэж бараг бодмоор зүйл байгаа.
Гэтэ энд хит хитэн маш чухал зүйл байгаа. Бид нар энэ тухай заавал ярих хэрэгтэй. Лаудик дахь чуулганы Тэнгэр элчид бичгтэн. Амен. Итгэмжид бөгөөд үнэн гэрч болох Бурхны бүтээлийн анхдагч нь үүнийг айлдаж байна. Би чиний үйлсийг хүйтэнчш халуунчш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүүтэй юм уу? Эсвэл халуун байгаасаа гэж би хүсэж байна. Тийхүү чи халуунчш, хүйтэнчш, бүлэвтер байгаа тул би чамайг амнаасаа бөөлжж гаргана. Яагаад гэвэл чи би баяжсан тул дутах зүйл юу үгүй гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлэлтэй, өрөвдмөр, ядуу, соххор, нүцгэн байгааг мэдгүй байна. Баян болохын тулд алт сэвэршүүлсэн алт өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүй тул цагаан хувцас харахын тулд нүдэ тослох нүдний тосыг надаас худалдаж ав гэж би зөвлөё. Би хайрладаг хүмүүсээ зэмлдэг, сахилгажуулдаг юм аа. Тиймээс зүтгэлтэй бай, гимш, харагтун. Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрв хэн нэг нь миний дууг сонсоод хаалгаа нээвэл би түүний дотор орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно. Би ялж эцгийнхээ хамт түүний сэнтий заларсантай адил надтай хамт миний сэнтий залрахыг ялагчд сойрхно. Шуулгануудад сүнсүү айлддаг ичгтэй нэгэн сонсогтон. Би бүрэн Лаудик сүмийг хараад бүр энийг уншаад заяа. Бурхан нэр ямар аймар гайхалтай одоо бүр итгэмжит ямар одоо илбэг баян ямар одоо бүр ямар гихэмтэй ямар мундаг юм бэ л гэж би бодлоо. Цөмөр Лаудик хотын сүмийг цөмөр нэг харъя. Лаудик сүм бол Лаудикт байдаг сүм бол Лаудик гэдэг хотод байсан. Энэ хот болохоор зэрэг одоогийн Туркд байгаа гэсэн шүү дээ, тийм. Би бүр энэ хотын тухай түүхийг уншаад бараг л ухаалцсан. Би та нарт хэлээдсэн тийм. Бага газрын соёл, ёс заншил маш их нэвчиж орсон байсан сүмүүд рүү. Зөвхөн Смирна, Филадельфи хоёртой л бурхан энэ талаар юу ч яриаггүй. Тэд нар амьдарч исэн газараасаа эсрэг амьдарсан гэсэн үг. Босод 5 сүм бол тавуулаа амьдарч исэн газартаа нэвт шингэсэн байсан. Үзэл бодол нь сүм рүү орж ирсэн байсан. Лаудик гэдэг хот бол биш үү? Колоссе, Иераполис гэж хоёр хоттой их ойрхон байдаг гинэ. Одоо байхгүй бах та тэр гэдэггүй. Колоссег бол бид нар мэднэ. Библиэлд байдаг те. Колоссе гэдэг сүмийнхэн дандсан загтал гэдэг. Колоссе хот болохоор хөв хүйтэн устай гинэ. Хөв хүйтэн цэнгэг устай гэсэн үг. Иераполис гэдэг хот нь болохоор халуун аршаантай. Лаудик хот болохоор зэрэг усгүй. Ойр хавтаа. Тэд нар шууд усны нөөцгүй гэсэн үг. Тийм учраас тэд нар 6 миль гэдэг ч одоо бас нэлээд холдоо. Километрээр бол одоо хэд болдгийг. 6 милийн цаанаас усны хоол одоогоор манайхаар бол одоо усны хоолой татсан ба усны систем, урсгал усны систем байгуулад тэд нар холоос хүйтэн ус татдаг байсан гинэ. Тэгээ их хол зам туулдаг байсан учраас ус нь хотод орж ирэхдээ бүв бүлээн болчихдог байсан. Тэр байтугай амт ордог. Амт орцсон ус орж ирдэг байсан. Тийм ч цэвэр биш ус гэсэн үг. Одоо тэр турбагаар одоо орчин үеийн турбатай зүүрлэх юм биш те. Одоо ямар ч турбаа байсан юм мэдгүй. Тийм ус байдаг байсан. Тэр хотын ус нь уухад аяйгүй эвгүй. Металл амтагдсан, минерал амтагдсан. Тэгээд энэ хот өөрөө их сонио газар хөдлөлтийн идэвхтэй бүст амьдардаг байсан. Байршсан. Одоо галтуул муулын л одоо тийм цоонгууд байдаг байсан ш байгаа юм. Тэгээд маш их евдээчүүд, еврейчүүд амьдардаг байсан учраас туйлын баян хот байсан. Маш баян хот. Тэгээд банкны систем ажилладаг бүр. Тэгэнгүүтээ одоо манай ерний 60 онд газар хөдөлсөн байгаа байхгүй. Тэр 3 удаа газар хөдөлсөн гэж хэлээ тэр Лаудик хотыг. 60 онд нь газар хөдлөхөд 60 онд чи бүр Паул хүртэл амьд гэсэн байгаа байхгүй. Манай ерний 60 онд. Тэгэхэд хот сүрсэн Ромын засгийн газраас хотоо дахиж барьж байгуулахад чинь бид нар мөнгө өгье гэсэн. Тэгэхэд Лаудик юу гэсэн гэж бид нарт юу ч хэрэггүй. Бид нар өөрсдөө чадна. Яг энэ дээр тэгж хэлсэн байгаа байхгүй. Би одоо энэ англи библиэс харж хэлнэ л дээ. Бид нар өөрсдөө босгоно. Тэд нар босгосон бүр. Ромоос нэг ч дөрөвний тусламж авахгүйгээр хотоо барьж чадсан. Дээр нь энэ хот
ийм баян одоо ийм шинэлээсээ гадна одоо эмчилгээний чухал төв байсан. Ялангуяа нүдний тас хийдгээрээ. Одоо бид нар энийг ингээл хараад эхлэнгүүт энэ сүмийг яагаад ингэж яриад байгаа юм бол доо гэдгийг аюу сайн ойлгоно. Нүдэнд түрхдэг тос үйлдвэрлэдэг ээж л дээ. Тийм учраас хүмүүс маш их хэмжээгээр тийшээ эмчлүүлэх гэж очдог байсан. За, Лаодик гэж ийм хот байсан. Итгэмжид зүг гэрч Бурхны бүтээлийн ууган болох нэг ингэж хэлж байна. Би чамайг гадна дотнгүй нэвч шувт мэднэ. Надад таалагдах зүйл бараг алга. Би чамд хайргүй гээгүй. Зүгээр надад таалагдах юм чамаас олдохгүй байна гэж. Энд чинь хайрлахгүй байна гэсэн огт биш. Бид нар болохоор Бурханд таалагдахгүй юм хийчихээр тэр надад хайргүй болсон гэж боддог. Бидний хүүхдүүд бидэнд таалагдахгүй зүйлс хийдгүү. Хийдэг. Энэ талаар хийдгүүд нь суусан байна, энэ талаар хийдгүүчүүд нь суусан байна. Гисэн ч гэсэн Бурхан хэлж байна. Надад таалагдах зүйл бараг алгаа. Чи хүйтэнч биш юм, халуунч биш юм. Чи Колосех шиг хүйтэнч болоосай, Иерополис шиг шас халуунч болоосай. Тэнд нь халуун аршин байдаг хэвгүй юу? Аль нь ч биш учраас чамаа харахаар л миний бүр бөөлж сутгаад ах юм. Чи намайг бүр бөөлжүүлэх гээд байна. Чи ямар ч хөдөлгөөнгүй байна. Тогтмолсонд хамгийн их бактери үүсдэг. Тэн дотор юу байгааг өстө Бурхан мэдэх баг. Дээрээс нь чи яг хонсон хоол шиг болчих. Шинжлэг юм юу ч алга. Хонсон хоол шиг. Энэ хувь хүнд чамаатай. Бид нар бүтэн сайдар болгон энэ хаалгаар орж ирэл. Байж л нөгөө суудаа суучлах шивтэй. За тэр байна уу? Бидний хараа амар хурдан хуучирдаг. Бидний үзэл айгүй хурдан хуучирдаг. Хэрэг бид нар дэлхийдээ завхаараа л явах юм бол. Тийм учраас тэд нар Есүсээс гайхамшигыг л нэгчээсэн. Хизээч өөрийг нь сонирхож байгаагүй. Гайхамшиг үлдчихэж л тэднэрт тэр цангаан тайлагддаг байсан. Харин энэ сүм нөл итгэгчдэр дүүрэн. Гэтэ тэд нар ерөөсөө юмыг шинээр харж чадхааж байсан, шинээр хүлээж авч чадхааж байсан. Зүгээр л тогтцсон. Яг хонсон хоол шиг. Шин юм нэг ч алга. Ямар ч хөдөлгөөн байхгүй, тогтмол. Чи миний дотрыг муухайруулж байна. Миний бөөлж сутгаж байна. Чи хэлэхдээ би баян. Би чадсан. Надад хинээс ч юу ч хэрэггүй гэж сайхдаг. Ерөөсө тэр хот тэр чигтээ сүмд ороод ирсэн байгаа байхгүй харж байна уу та нар? Тэдэнд алдах юм маш их байсан. Хаанчлалын төлөө. Хаанчлал бол үнэт сувд олоод бага бүхнээ зараад тэр сувдыг авдаг хүнтэй адилхан юм а гэдэг ш. Хаанчлал бол хүн юмаа хадгалаад авдаг юм биш байхгүй юу? Та бүгдийг хаях ёстой болно. Гэтэл чи би баян чадсан надад хинээс ч юу ч авах хэрэггүй ч байсан. Гэтэл яг үнэндээ ямар өрөвдөлттэй сохор уйлагчин уранхай ноорхой орон гэргүй тэнүүлчин болсноо чи анзаархаа болсон байна гэж. Бүр зүгээр одоо хинч тийм сүмийг хараад сохор уйлагчин шиг гэж хэлэхгүй байхгүй юу? Бурхаст үнэхээр юрөөжээ. За энэ юу ч биш. Чи анзаарахгүй байна. Чи өөрийгөө хуурж байна. Чи хинээс ч ямар ч тусламж авах гэж хүсэхгүй байна. Гэхдээ хүнээс тэгж байгаа юм чи Бурханаас үр авлаа юу тэд нар. Харин би чамаас юу хүсэж байна гэхээр цэвэршүүлэлтийн галаар орсон алтыг надаас судалдаж ав. Тэгвэл чи баян болно. Надаас Тэнгэрийн дизайнер хийсэн хувцсыг худалдаж ав. Хагас нүцгэн байдалтайгаар чи хангалттай удаа явлаа. Хараа орж үннээсээ хардаг болсон байхын тулд нүдний тосыг надаас ав.
тэр хот байгаа байхгүй бүр ерөөс. Тэр хот бүхлээрээ сүм дотор орж ирээд суудсан ерөөс. Сохор гуйлагчин тэгсэн мөртлөө маш өрөвдөлтэй. Уранхай ноорхой баг хувцсан гэж байгаа байхгүй. Хагас нүцгэн. Тэгээд бурхан тэдэнд юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй чи миний цэвэршүүлсэн галаар цэвэршүүлсэн миний алтыг аваа гэж. Энэ сүм дотор ямар ч цэвэршүүлэлтийн ажил явагддаггүй байсан. Апостолик ажил явагддаггүй байсан гэсэн үг. Сахилгажуулалт, зэмлэл, засах, бие бинийгээ засах. Ийм ажил ерөөсөө хийгддэггүй байсан. Дургу, цутаадаг. Хувь хүн ч гэсэн тийм байдаг шүү дээ. Христэд итгэсэн одоо үгүй. Энэ миний өвчтэй асуудал руу битээ орт. Гүг би энэ тухай ярмааргүй байна. Бурхан биш дээ. Намайг хүмүүжүүлэхийн тулд заавал Тэнгэрээс бууж ирэхгүй. Тэр ариун сүнсийг бидний дотор хийсэн. Тэр бидэнд итгэдэг ахан дүүсийг өгсөн. Тэр бидэнд бүх сүнслэг эрх мэдлүүдийг бидний дээр тавьж өгсөн. Бид нар ямар ч сүнслэг эрх мэдлүүд дураараа дургаа явж байгаа хүмүүс биш. Бидэнд сахилгажуулагдах, засагдах, янзлагдах хэрэгтэй хүмүүс, ариун сүнс бүгд байгаа. Тийм учраас энэ сүм сахилгажуулдаг, апостолик, соёлтой ийм сүм. Бид нар галаар орох ёстой байхгүй юу? Цэвэрших ёстой. Шатаагдах ёстой бидний дотор байгаа хэрэггүй зүйлсүүд. Шатаагдаад зогсохгүй элдээ микробууд, элдээ халдварууд, ямар нэгэн тийм бурхнаас биш зүйлсүүд шатчихлах ёстой ер нь. Тухайн цаг үе бүрдээ. Тийм ажиллагаа хийгддэггүй бол эн чинь ерөөсөө ямар яасан гоё гадна тал чинь ямар байгаа ч нэмэр авахгүй. Чи яг ийм болно л гэдэг байгаа байхгүй юу? Чи шатаагдаад бүр ингэ тунгаагдсан алтыг надаас ав. Тэгвэл чи баян болох гээд байна. Бидний дотор байгаа бурхнаас суулгасан бүгд нь тунаж үлдээд бусд нь бурхнаас биш бүхэн нь шатаагдах тийм одоо ажиллагаа заавал явагдах ёстой. Энд ерөөсөө явагдахгүй байна. Танаас өмнө ерөөсөө явагдахгүй байна гэж хэлж байгаа байхгүй. Тийм бол учраас энэ сүм маань хотын сүмийн соёл нь өөрөө ийм. Бид нар бие биенээрээ засагдах ёстой. Бид нар бие бинийгээ одоо чиглүүлж явах ёстой. Ариун сүнс дотроос нь зөв шүү. Яг зөв. Яг үнэн. Яваад бай. Урагшлаад бай. Туул, дав. Бидний дотроос маань ятгадаг. Тэгээд хэлж байна. Надаас хувцас ав. Миний хувцас бол Тэнгэрийн загвараар хийгдсэн. Дарууслыг өмс. Би биенээсээ өөрийгөө дээр гэж үздэг хувцсыг тайлж хаяа. Хогийн савнд хийгээд оронд нь дарууслын хувцсыг өмс. Өдөр болгон тэрийг өмсөж яв. Хайрыг өмс. Нинжин сэтгэлийг өмс. Баяр хөөргийг өдөр болгон малгай мэт толгой дээрээ тавь. Энд чи дандаа тэнгэр тэгсэн хувцснууд шүү дээ. Паул энийг юу гэж хэлсэн бэхээр хуучин хувцас тайлаа шинэ хувцсан өмсөхөөр бид нар өдөр болгон л одоо ариун сүнстэй ажиллаж байгаа шүү дээ. Энд чинь зүгээр сайхан ааштай болох гэдэг юм ерөөсөө биш. Энд бүр хувцас гэж хэлээд байгаа байхгүй байнга байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Бидний химээч хагас дутаа хувцастай удамжинд гарахгүй шүү дээ. Бид нар цагдаад баригдана бүр тэр байтугай. Гэтэл та нар нүцгэн байна. Хэдий болтол нүцгэн явах юм. Надаас Тэнгэрийн хувцас загвараар хийсэн хувцсыг аваа. Хагас нүцгэн хангалттай удаа явлаа. Тэгээ хараа оргич. Нүдний тос хийдэг байж болно та нар. Тэгвэл ташраараа сохорсон байна. Одоо надаас нүдний тос ав. Би үгүй. Би хараа оруулъя. Сталот загинж штэ. Загнахад цаашаа энэ бол одоо маш хүчтэй зааварчилгаа гэж би харж байгаа. Тэгэнгүүтээ дараад нь яг цаашаа хайрладаг хүмүүсээ би хариуцлага тооцож дууддаг юм аа. Ерөөсөө энэ лаудикчуудыг үзэн ядсан юм алга. Зүгээр л тэдний хийж байгаа зүйл нь бүр миний бөөлжсийг цутгуулж байна. Тэгсэн ч гэсэн би хайрладаг штэ та нарыг. Би тэгээд сахилгажуулахыг хүсдэг шүү дээ. Тэгээд би заавал хариуцлага тооцно. Заавал хариуцлага тооцно. Тэд нар хамгийн сайнаараа амьдрсан байхын тулд
би энийг янзал, тэрийг янзал гэж бүр 3-аараа зааж байгаа. Тэгээ би зааварчсан, би удирдна, би дагуулна, би засна. Тэгэхээр одоо зүгээр босоод ир. Нүүр тулахад бэлэн бол. Бурхны араас гүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ хэлж намайг хардаа би хаалган дээр чинь зогсож байна. Хаалгыг чинь тогшиж байна. Миний дуудлагыг сонсвол хаалгаа нээ. Нээх юм бол би шууд орно. Ороод чамтай хамт хооллно. Би ялаад эцгийнхээ баруун гар талын хүндэтгэлээ суудалд суусан. Яг тэр байр суурин дээрээ би чамайг ялсан нэгийг хамт авчирч суулгах болно. Энэ Лаодикийн сүмд өгч байгаа та нарын амлалтыг хараач. Бүр ерөөсөө бүр ухаалтмар тэр бурхан ямар тэр нээлттэй байна. Тэр ямар хүлээцтэй байна. Би тогшоол байж байна. Би ерөөс 5 минут л тогшин шүү. Үгүй. Би ерөөс 50 жил тогшин. Үгүй. 500 жил тогштой хангалттай. 2000 жил тогштой одоо болоо штэ. Ямар тийм алга. Би тогшоол юм. Биднийг штэ. Одоо бид нар итгэж ахын дүүс. Бид нар бурхны хүсэл юм байдгийг мэддэг хүмүүс. Тийм учраас бид нар бие биендээ өөрөөр ханддаг. Итгэдэг хүмүүсээс огт өөрөөр ханддаг мөн үү? Сүнслэг эцэг эхийн холбоос ч өөр байдаг. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар хатуурсан нэгнийхээ зүрхийг тогшоол байдаг. Яг л Христ тогшоод байгаа учраас цоцолтгүй тогшдог. Бид нар энийг анзаардгүй байх. Өөрөөр хэлбэл хин нэгэн хурж ирээд намайг симэрхи ятгаалаа. Би тэрийг нь болохоор тэгэл дандаа л энийг ярьж идэв амар яд. Хөрх амтнэл бурхан л илчилсэн юм шиг байгаа зайлшгүй. Тэгэл над дээрээ л хэрэгждэг юм төд. Надад бол тийм байхгүй шүү дээ. Гэтэл тэр тогшиж болсон шүү. Есүс чи зүгээр л энэ хүнийг голохгүй сонсоо зүгээр л тэгсэн үү? Яана бурхан минь та над руу яриад байгаа юм биш үү гэд чи яагаад чигтэвж болтгоо юм бэ? Тэгвэл би шууд орлоо шүү. Би шууд ажиллаа шүү. Тэгэл чи дахиад миний байгаа газар зогслоо шүү. Чи хол унсан байх нь хамаагүй шүү. Би чамаа дахиад өөрийнхөө байгаа газар яаж. Энэ өөрийгөө ялна гэдэг чинь энэ л байгаад байгаа байхгүй да манайхаа. Гадна нөхцөл байдлыг бол итгэдэг хүн чи ялна. Би та нарыг санаа нэгж байгаа л гэж бодож байна. Ямар ч хүнд хэцүү зовлон ямар ч хүнд ажил хийсэн яаж хийж байгаа л хүн гарна. Угаасаа тэр чинь бүр ясанд нь тэр нэг бүр нэг шарн гоцоосон бүр яландаа гэсэн нэг тийм юм байж штэ. Тэрний тухай яриаг байхгүй. Есүс Христ загалмай дээр ялсан л гэдэг. Тэр хэнийг ялсан? Тэр хүмүүсийг ялаагүй байхгүй юу? Тэр бурхан байсан мөртлөө бүр бурхан биш олж ялсан байгаа байхгүй юу? Бүр бурхан биш болсон тэр. Энийг бид нар ялалт гэж харах ёстой шүү дээ. Тэр чинь бурхан биш хүний амьдралаар амьдарч ялсан юм байгаа юм. Тэр бүр ямар ч гим хийгээгүйж гүтгүүлж ялсан юм байгаа юм. Тэр бүр ямар ч гим хийгээгүйж хис хэрэгээр цаазын ял авч ялсан байгаа байхгүй юу? Тэр ерөөс өөрийгөө өмөөрөөгүй. Яагаад гэвэл үхэх нь бидэнд амийг өгөх ёстой байсан. Тийм учраас тэр үхэж байгаа нь өөрөө ялалт байсан. Тэр ялалт нь өөрт нь өндөр байр суурь шин нэрийг өгөө зосхгүй та бидэнд мөнх амийг түүнд өгсөн нэрийг түүнд өгсөн байрыг хамтд нь өгсөн байгаа байхгүй. Тийм учраас би ялсан шиг та нарын дотроос яг энэ миний хэлж байгаагийн дагуу хийгээд ялах юм бол ямар их гар цохирол учрах нь ойлгомжтой угаасаа энэ сүмд. Яг л энэ сүмийн хүмүүс алдах юм маш их байгаа. Тэгээ хэлж ш. Би баяжсан, би чадсан. Одоо чадсан гэдэг бүх юм чадаагүй болох ёстой. Есүс Христ Бурхны хүү байсан. Тэр бидэнд амийг өгөхийн тулд ялагдсан боловч ялсан. Одоо яг энүүгээр яваад гэж байгаа юм. Тэгээд яг л миний байгаа энэ хүн болгон Христийн байгаа тэр эцгийн баруун гар талын хүндэтгэлийн суудал дээр суухыг үхэн хатан хүсдэг. Шүсээ гоожулан хүсдэг. Бүгдээрээ л яа над дээр тэгээ иш үзүүлчээсэ гэдэг. Иш үзүүлэх шаардлагагүй. Тэр байр биднийх.
Тэр байр суурийг Христ бүр амиараа бүр ялан байж, ичгүүр болон байж. Ичгүүрээ тэ одоо тэ бүр ёстой тэр загалмай дээр чинь тасарсан баян Христ хагас нүцгэн, зодуулсан, цохиулсан, цусандаа баригдсан хаан гэдэг бүр хаан дээр нь бичсэн тэр Христ хадагдчихсан байгаа байхгүй. Биднийг тэр үнэхээр өөрийнх нь загвараар хувцсан байхын тулд өөрийнх нь загвараар одоо хүүгийн дүр төрхтэй болох тэр их бартаатай одоо замаар орсон байхын тулд бид нар цэвэршүүлэхийн тулд галаар орсон байх хэвээр угаалахын тулд усаар орсон байх хэвээр одоо ямар л юм надад бэлтгэгдсэн байдгийг бид тэр бүхнээр нь орсон байх хэвээр. Тийм учраас би ялагчд тийм байр суурийг өгөх болно. Би хаалган дээр чинь зогсоод тогшиж байна. Бид нар тийм учраас ярьсан хിവэрэл байх ёстой, үйлчилсэн хിവэрэл байх ёстой. Бүх цагт нэг зангаараа байх шиг сайхан байхгүй штэ. Өөрөөр хэлбэл ерөөсөө нэг олон зан гаргадаггүй. Яг л нэг л зангаараа байдаг. Өөрчлөгдөшгүй гэж байгаа юм биш. Нэг л төрхөөрөө байж идэг. Ичгүүрт орсон ч хамаагүй тэрийгэ ялаал гараад ирж идэг. Хүмээр үе байсан ч хамаагүй тэргээ ялаал гарч ирж идэг. Энд чинь бидний тавилан багхгүй да одоо бидний амьдардаг зам минь өөрөө Христийн загалмайн зам шүү дээ. Христ өөрөөсөө татгалцсан бид нар өөрөөсөө татгалцсан. Гэтэл энэ хүмүүсийг бүр өөрөөсөө төдийгүй байгаа бүхнээсээ татгалцаа гэж байгаа байхгүй. Тэгхийн бол чист үнэхээр баян болно, үнэхээр үзэсгэлэнтэй болно, чи үнэхээр хардаг болно, тэгээ зогсохгүй чи надтай хамт эцгийн баруун гарталд зогсох болно. Бүр ингэж хийж чи хаймарт би хэрвээ чи хаалга онгоолоод өгчих юм бол би тогтчих чи хаалга онгоолоод өгчих юм бол би ороод бүр хаймарт суухта чамайг хажуудаас суулгах. Энэ одоо ерөөс мэдхгүй бүр яатсан ямар их одоо хайр одоо ямар их инрэлтэй ямар их найдвар яг үнэ найдвар ямар ч сүмд найдвар байна. Ямар ч хүнд Христийн нэрийг дууддаг хүнд байтугай итгэдэггүй хүнд хүртэл найдвар байна. Яг л бидний эзэн Есүс Христ бол нэрийг нь дуудах газар болгонд найдварыг асуудаг. Лаодикийн сүмд ч бас маш том найдвар байгааг эднэрт харуулсан. Йоханноор дамжуулаад. Тэр яхахгүй найдварын бурхан. Түүнд таалагдахгүй байгаа зүйлсийг бид нар зүгээр л гаргаж хаяхад бэлэн бай. Эндээс гараад таалагдахгүй байгаа зүйлсээ хайгаараа гэж би хэлээгүй шүү. Тэрийг ариун сүнс бидэнд харуулна. Энэ таалагдахгүй шүү. Угаасаа тань дотор муухаарна. Атаач гэсэн. Тэгвэл зайлуулчих та. Уу яах юм бэ таалагдахгүй ч гэсэн жоохон байж гэх хэрэггүй. Тгийч тааваач, хаяач, цулгаагаач, үндсээр бүр дахиж орохгүй болтно хаагаач. Есүс Христийн нэрээр бүр дахиж бүү орж ирэг. Гэх ёстой. За, ингээд бид нар сүмийн тухай биш. Энэ 7 сүмийн тухай яриа маань ерөнхийдөө ингээд дуусч байгаа. Тэгээ мэдээж цаашдаа сүмийн тухай яриа үргэлжлэх бизээ. Сайн мэдэхгүй. Хайрт аваа бид нар танд талархаж байна. Та сүмээ сургаж, зааж, чиглүүлдэг энэ сүм таны гарт байдаг учраас бид нар санаа зовх юм алгаа. Агуу тэргүүн тахилж, агуу хончин Есүс Христ та хүмүүсээ дагуулдаг учраас, сургадаг, заадаг учраас таньда би талархаж байна. Та бидний амыг ярихад бэлддэг. Та бидний аманд үгсээ хийж өгдөг. Та бас бидэнд ойлгуулж өгдөг. Та бидний оюун санааг өөр болгож өгдөг, өөрөөр боддог болгодог. Та бидний зүрх сэтгэлийг нухацтай төлөвшөлт рүү дууддаг. Таны хийж байгаа ажил мөнхийн чанартай. Зүгээр л нэг өнөө маргааш болдог зүйл огт биш. Тийм учраас та бидний мөнхийн найдлага. Та бидний харанхуйдах гэрэл. Та хэнийг ч найдваргүйгээр орхихгүй. Лаодикийн сүмд ч гэсэндээ ямар том найдвар, ямар гайхалтай нөхөрлөл, ямар гайхалтай байр суурь байгааг та харуулсан. Замын зааж өгсөн, яаж хийх бүгдийг та хэлж өгсөн.
Хаана байгаагаа ч та хэлсэн. Би хол биш байна. Би ерөөс хаалган дээр чинь байна. Чи зүгээр зүрхээ нээгээл өгчих. Би орлоо. Тэгээ хоёулаа хамтдаа хооллох болно. Та тийм ч хол биш. Та хаана ихтэй нуугдсан ч юм биш. Нуугдсан тэгээ бид нартай одоо нуугддаг тоглоомоор тоглолдог бурхан биш. Тандаа үнэхээр талархаж байна. Та бол яахаргүй үнэн ба итгэмжит нэгэн. Та бол яахаргүй зөв гэрчлэгч. Та яахаргүй үхэхсдээс дахин амьлагсдын ууган нь муу юм аа. Үнэхээр та биднийг энэрч өршөөж, уучлж, угааж, засаж, хүмүүжүүлж, сахилгажуулж, зэмлэж, хайрлаж найдвараа харуулсан хിവэрэ байх болтугай. Эзэн Есүс Христийн нэрээр би ярьж байна. Амен. Амен.